Сайн байцгаана уу? Hexet podcast-аар өнөөдөр Gareth Jones-ийн талаар ярилцах болно. Эхлээд Gareth гэж хэн болох хэргийн ерөнхий ойлголттой болсныхан дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Gareth Jones 1980-ад оны ихээр Англид төрж өссөн. Тэрээр үндэсний эрүүл мэндийн төвд төслийн менежерээр ажилладаг. 2021 онд Gareth 2 жил гаруй найзалсан найз өсгөөгөөсөө салснаар шинэ харилцаа хайж догдсон гэр бүлийг зохиохыг хүссэн. Ингээд Plenty of Fish гэх болзооны вебсайтад бүртгүүлэхэд Сара Ригби хэмээх сувилагчаар суралцж байгаа эмэгтэйтэй танилцаж хоорондоо мессеж бичиж эхэлсэн. Сара өөрийгөө 33 настай гэсэн ч үнэндээ 39 настай байсан. Сарагийн гэр Гарретийн амьдардаг газраас 16 км-ийн зайд Winsford-д 5 өөрөө байранд амьдардаг. Энэхүү байраа Сара өөрийнх нь нэр дээр байдаг гэсэн ч үнэндээ аавынх нь өмч байсан. Мөн Сара 6 хүүхэдтэй гэж хэлсэн ч нэгээс олон эцэгтэй хэлээгүй байдаг. Ингээд тэр хоёр анхныхаа болзоог хийхэд Сара богинохон улаан даашин зөмсөнд Гаррет ихэд гайхшсан байдаг. Харин хоёр дахь болзоон дээр тэд бэлгийн харилцаанд орсон. Хосуу дотн сод сар болж байхад Сарагийн герт Грэт ирсэн байхад тэрнийг дотоочтой нь хөөгд гаргасан байдаг. Гэхдээ удаачгүй Сара заримдаа сэтгэл санаа докторгүй байдаг болохоор алдаа гаргалаа гэд хосууд буцаад эвлэрсэн. Хосууд нийлснээс хойш Сара илүү хяналт тавьж олон зүйл шаардаж эхэлсэн. 2021 оны 10 сард хосууд Лондонгоор зугаалж Хародын их дэлгүүрт явж байхад Сара үнэтэй зүйл дэлгүүрээс худалдаж авахыг шаардаж гарын натгаад цус гартал хумсаа шигтгэхэд миний хүссэн цүнхийг авч өгөхгүй бол болзооны вебсайт руу буцаж ороод хэн намайг илүү халамжлахыг харна. Тэнд хангалттай олон ирчүүд байгаа гэсэн байдаг. Гаррет Сарад Монгол мөнгөөр сая 800 үнэтэй цүнх 2 сая 700-ийн үнэтэй даашин авч өгсөн. Сараач сэтгэл хангалуун болж үнэхээр жинхэнэ эр хүн гэдгийг харууллаа гэсэн байдаг. Дараа нь Сара Гарретийг өөртөө хамт амьдрахыг зөвшөөрсөн. Гаррет ч гэсэн сэтгэл хөдлөн нүүж ороход гэрт нь ийм олон дүрм байгааг мэдээгүй. Гаррет өөрийн гэсэн түлхүүр байхгүй. Сара гэртээ байхгүй үед гэрт байх ёсгүй. Сараг ажилдаа гээд гарахад Гаррет дагаж гараад гадуур хүмүүстэй уулзаад Сара гэртээ ирэхэд ирдэг. Сарын байрны түрээс гэж Гарретаас 3 сая 200 мянган төгрөг авдаг байсан. Цаг явахын хэрээр Гарретийн эдгээр олон дүрм журмууд хэцүү санагдаж эхлэхэд Сара хэрвээ надаас салвал чамайг цагдаад бэлгийн хүчирхийлэл хийсэн гэж хэлнэ. Хэнд нь итгэн гэж бодож байна гэсэн байдаг. Гэхдээ Сарагийн гол салахгүй байгаа шалтгаан нь байрны түрээсний мөнгө авахаас гадна 4,000 фунт болох 18 сая төгрөгийг сар болгон авдаг байсан. Ингээд Сарач хяналтаа үргэлжлүүлэн Гарретийг бүдүүн байна гэж албадан салаад жимсэтүүлж 25 кг-ыг хасуулсан ч сэтгэл нь ханаагүй. Гарретийн амнаас эвгүй үнэр гардаг шүдэ байгаа. Үс чинь халцраад байна. Үс шилжүүдэн суулгах мэс засалт ор. Олон нийтийн газар явахдаа малгай өмс гиснээс гадна хил амаар доромжилж эхэлсэн. Хэлсэн үгнээс нь дурдвал залхуу, хөлөрдөг, үнэртэй, заваан, царай муутай, бүдүүн, халим, нохой гэхээс гадна өшөглөж майждаг байсан. Нэг удаа Гарретийн нүүрлөө шилэн лааны суурьаар зогсноос болоод хамар дээр нь сорив үлдсэн. Саратай хамт амьдрахад хамгийн хэцүү дүрм нь Сарагийн герт бие засаж болохгүй. Гаррет ойролцоох уушийн газар номын сан орж бие засдаг байсан. Ингээд болоогүй. Гарретийг гэрээс гарах тоолонд биеийг нь шалгаж ямар нэгэн зүйл хулгайсны эсхийг шалгадаг. Гаррет Сарагийн герт цагийг өнгөрүүлэхдээ эрх чөлөөтэй байна гэсэн үг биш. Сара ойр ойрхон гар утсыг нь шалгаж хажууд нь биш л бол хүнтэй уцаар ярихыг зөвшөөрдөггүй байсан. Сара хүсснээрээ зайгаа авч мөн хүсснээрээ Гарретийг тагнаж хяналтандаа байлгаж байсан. Гарретийн хэлснээр бол Сара нэлээд бэлгийн дур хүсэл ихтэй. Өдөрт 5-6 удаа бэлгийн харилцаанд орохыг шаардаж хэрвээ хийж чадахгүй бол шалан дээр нөмөр хэмгүй цон хонгорхоо унтуулдаг. Бүр нэгэн тохиолдолд Сара намайг энэ сар жирэмсэн болохгүй бол би өөр жирэмсэн болох хүн хайна. Тэгээд чамайг хайна гэж хэлсэн байдаг. Иннээс болоод Гаррет маш их дарамтанд орж эхэлсэн. Хэрвээ Гаррет ямар нэгэн зүйл таалагдахгүй буруу зүйл хийлээ гэхэд тэрний цохон авч үг үйлдэлээрээ сэтгэл санааны гутралд ортол зүгтдэг байсан. Хариуд нь Гаррет уучлалт гуйхад Сара тэрнийг нь баримт олоход цагдаад үзүүлнэ. Чамайг ямар нэгэн болохгүй зүйл хийсэн болохоор л уучлалт гуйжааг харуулна гэсэн байдаг. 2002 оны 3 сард Гаррет 9 сар хосын харилцаанд байсныхаа дараа салахаар шийдсэн. Тэрэнд өөртөө байрлах газар болон мөнгө байхгүй байсан ч Сарагаас л хол байвал бүх зүйл хамаагүй байсан. Ингээд тэрээр цагдаад болсон бүх зүйлийг хэлэхэд цагдаа нар Сараг баривчилсан.
Хэсэг дээр ирээд Саратай хэргийн талаар ярихад эсрэгээрээ Гарретийг цагдаа нар барьсан. 2002 оны 9 сард Гарретийн хэргийг хэрэгсэхгүй болгож Сарагийн хэргийг урагшилсан. 2024 оны 2 сарын 26-нд шүүх хурал дээр Сарагийн эсрэг Гаррет болон хуучин 2 найз залуу нь мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх хурлаас 2 өдрийн дараа буруутай нь батлагдаж 5 сарын 3-нд 20 сар хорих ял өгсөн ч төтгөл зөвлөж оронд нь 35 цаг нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахыг шаардсан. Мэдээж ял тийм ч олон хүн таалагдаагүй. Бас Сарад ямар ч гэмшил харагдаагүй. Дараа нь Сара өөр хүнтэй танилцаад жирэмсэн болсон байдаг. Харин Гаррет үргэлжлүүлэн хайраа хайсаар бас албан тушаал агсан байдаг. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Энэ хэрэг дээр хэд хэдэн зүйл дурдахаар байгаа нь. Нэгт Саратай эхлүүлсэн харилцаа анхнаасаа урт хугацааны доктортой харилцаа гэхээсээ илүү хурдан шуурхай байсан. Гаррет ч гэсэн Сара шиг эмэгтэй өөрийг нь тоож харьцаж байгаад итгэхгүй байсан. Дараа нь Сара Гарретийг хайрын бөмбөгдөлт хийж байсныг ойлгосон бөгөөд харилцаа эхлэхэд л Сара хэд хэдэн зүйл дээр худлаа хэлсэн байдаг. Хоёрт Гаррет нүүж очсноос хойш Сара үйлдэл болгон дээр хяналт тавьж эхэлсэн. Уг нь хайрын бөмбөгдөлт үргэлжлэнэ гэж бодож байсан ч эсэргээрээ эргэн тойрны бүх зүйлд хяналт тавьж өөрийн гэсэн дүрмээ тулгаж дагахыг шаардаж эхэлсэн. Тэрнийг эд зүйлээ гараажинд байлга, нойлын өрөө хэрэглэж болохгүй, гэрс зөвхөн өөрийг нь байхад байж болно гэж Гаррет огт итгэхгүй жигшиж байсан. Тодорхойлбол нойлын өрөө хэрэглэж болохгүй. Учир нь эрчүүд заваан гэж хэлсэн байдаг. Гарретийн биеийн бэлгийн чадах, өсний халзралтыг зохон авч гутаанд оромжилж эхэлсэн бөгөөд надтай хамт байгаадаа азтайд тооц гэсэн байдаг. 3-т Сарад санхүүгийн хяналт тавих маш чухал байсан. Сарагийн өнцгөөс харуул Гаррет явдаг ATM л гэсэн үг. Хэрвээ Гаррет мөнгө өгөхгүй бол харилцаа дуусаа. Тэдний харилцаа яг л гүйлгээ шиг байсан. Дүүнчлэн мөнгөний их усрээ хамгаалахын тулд Гарретийн имэйл хаягийн нууц үгийг авч хинтээ жуцаар ярихыг зөвшөөрөхгүй найз нөхөд гэр бүлийнхнээс нь харилцаа тасалсан байдаг. Гаррет Саратай 9 сар хамт байхдаа 30-аас 40 мянган паунд Монгол мөнгөөр 180 саяыг зарцуулсан байдаг. 4-т Гарретийн хэлснээр Сара хүүхэд насндаа маш хүнд амьдралтай байсан гэсэн. Хин нэгэнтэй хосууд байсан ч тааламжгүй төгсдөг. Шүүхэд тэрээр мөн эрэгтэй хүн өөрлөө нь маш харгас хандснаас болж травматай болсон талаараа хэлсэн. Гэхдээ энэ бүх зүйлийг нэгтгээд харах юм бол нэгэн төрлийн Сара хохирогчийн дүрд тоглож байна. Түүнчлэн Сара цагдаад худал гүтгэлэг гаргавал яадаг талаар мэдэж байсан. 5-т Гаррет харилцаанаас олж өөрийгөө дутуу үнэлж, үн цэнгүй мэт санагдаж, дүгшиж, Саратай адилхан өстэй эмэгтэйг харах тоолонд айж, эмэгтэйчүүдэд итгэлгүй болсон. Тэрээр эрэгтэй хүн ч гэсэн хүчирхийллийн золиос болдгийг хүмүүс мэдүүлэхийг хүссэн. Сарагийн хувь хүний талаас нь дүгнэлт хийвэл хувь ачаасан, төрөмгүй, хариуцлагагүй, хяналт тавьдаг, үш хонцонтой, төлөвшөөгүй, эд материал дуртай, шуналтай, залтай, хүйтэн. Гаррет харилцаанд орохдоо урт хугацааны хамтрагчаа олчихлоо гэж баярлаж байсан. Тэр харилцаа бүтэнч гэж найдаж байсан. Харин Сара харилцаанд байхдаа Гарретийг өөртөө итгэх итгэлийг унгахснаар хүсснээрээ доромжилж зүйбэс харилцааг дэвчгэд бэлэн болгосон байдаг. Хэрвээ дэвчихгүй бол сүрдүүлж эхэлнэ. Сара бүрэн хяналтыг өөртөө авахыг хүссэн. Ингээ явандаа Гаррет харилцаа удаа үргэлжлэхгүйг мэдээд Сарагийн явуулсан мессежүүдийг баримт болгон хадгалж эхэлсэн. Үүгээрээ ямар нэгэн асуудал үүсвэл өөрийг нь хамгаалах нотлох баримт болгосон. Нарциссист хүмүүсийн хувьд хайр дурлал хяналтандаа байлгах тал дээр тэмж мэдэгдэхүйц ил тод байдаггүй. Мэдээж хайр дурлалд үргэлж эрсдэл бий. Хайрлаж дурлаад эрсдлийг үүрхүү. Эрсдлийг тооцоолоод хайрлаж дурлахаа болох уу? Гэхдээ ямар ч харилцаа байсан өөр тохирохгүйг нь мэдэж байж эртхэн арга хэмжээ авах нь үл зүйтэй. Өнөөдрийн дугаартай хамт байсан баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.